Сэтгүүлчдэд энэ өглөөний мэндийг хүргье. Энэ дэлгэц солигдох уу те? Ярьж эхлэхээр энэ жилийн Чингис хааны одонг авах тухай зарлах гад хэвлэн байгуул хийж байна. Энэ жилийн одонг хүү хамтлагт өгөхөр болсон. Тэгээ энэ жилийн нэг онцлог байгаа. 11 сарын 26 амралтын өдөр, 27 бас амралтын өдөр байгаа. Жил болгон болдог бүхэн барилдаан улсын хурлын бүхтөө нийлүүлээд 27-ны өдөр буян тухайгийн спортын ордонд нэг өдөр болно. За шагналын мөнгө бол нийлж байгаа учраас хоёр бүхийн нэг өдөр явна гэсэн үг ээ. За хүү хамтлаг энэ тухай танилцуулгыг та бүхэнд уншия. Тэгээд дараа нь би 27-ны өдөр болох арга хэмжээний талаар бас танилцуулга хийн. Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал үндэсний эвд нэгдлийг баттахын бэхжүүлэх төрчөөс төгс соёлынхоо уламжлалыг үнцгээс судалж хойч үедээ өвлүүлэх тэдгээрийг дэлхийд дахин сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж төр нийгэм үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэрэг одон Чингис хаан одонгоор шагнадаг журамтай. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шиний нэгэн өнөө жил 11 сарын 27-ны өдөр тохиож байгаа. За энэ өдөр одон гардуулдаг ёслол тогтсон жиг дэг журмынхаа дагуу болно. Монгол улсын ерөнхийлөгч өнөө жил төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонг улс орныхоо нэр хүнд үндэстний урлагийнхаа гайхамшигыг дэлхийд дахинаас урьдчилан таниулж хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа хүү хамтлагт хүртээхээр шийдвэрснийг та бүхэнд уламжлж байгаадаа баяртай байна. Хүү хамтлаг хүннүү урок урсгалаар уран бүтээл тойрогдөг 11 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагч продюсер нь Монгол улсын гавьяа жүжигчин Даштондог, Надмит тулга менежер, Брэндон Прайсын менежер, Гал Бадрах хамтлагийн ахлагч Аян морин хуур Хархираа хөөми, Ням Жанцсан төмөр хуур Цуур хөөми, Инх сайхан Гал морин хуур хөөми, Тэмүүлэн Товшуур Од баяр бөмбөр, Жамбалдор соло гитар, Батхуу бас гитар, Өн мөнх ингэрэг гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй. Хүү хамтлаг хүннүү урок урсгалаар уран бүтээлд тойрогддог. Монгол улсын гавьяа жүжигчин Даштондог үүсгэн байгуулагч продюсер, Надмит тулга менежер, Брэндон Прайсын менежер, Гал Бадрах хамтлагийн ахлагч Аян морин хуур Хархираа хөөми, Ням Жанцсан төмөр хуур Цуур хөөми, Инх сайхан Гал морин хуур хөөми, Тэмүүлэн Товшуур Од баяр бөмбөр, Жамбалдор соло гитар, Батхуу бас гитар, Өн мөнх ингэрэг гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүсгэн байгуулагч продюсер Даштондог нь 2009 оноос эхлэн 9 жилийн турш энэхүү хамтлаг уран бүтээл хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож улсруулсан судалсан байна. Тэрээр хүннүү урок урсгалын үндсэн дугуйлтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барил сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн орок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэвсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж ирсэн байна. Хүү хамтлаг анх уран бүтээлээ 2018 оны сүүлээр нийтийн хүртэл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн үргэлж түгэж дэлхийн хөгжмийн ертөнцид Монгол агуулгатай нэгэн шинэ төрх уур амьсгалыг бий болгож байна. Анхны уран бүтээл юу дууг YouTube сувгаар 1 жилийн дотор 26 сая, Чон сүл дууг 20 сая удаа үзэж хүннүү урок урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестивал тоглолтод оролцож эхнийхээ аялын тоглолтыг амжилттай хийгээд одоо
Америк, Канада улсаар аялж бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явсан байна. Англид болдог алдартай орог фестивалд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдолд 10 жилийн дараа гарсан хүн хамтлаг болсон байна. Энэ онд гаргасан Чингис хаан дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж хэл заншсан байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа улс төр дипломатын хүрээний эерэг үр дүн гарч байгааг дурдхан зүйтэй. Түүнчлэн Европ хийсэн аялан тоглолтын үеэр Монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага харьцаа илүү хүндэтгэлтэй, элдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч ажиллаж байгаа Монгол иргэд манд бахархаа ирж байна. Гэрэг хэмээх анхны цомгоо энэ оны 9 сард гаргасан борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна. Их эзэн Чингис хаан, эзэнт гүрэн, өвөг дээдсийн хасуу алдар, бахархал түүх хийгээд үндэсний уламжилт урлаг соёлынхоо арвин төвдөө өвдөө тулгуурлан бий болгосон Хүннү урок хэмээх шинэ урсгалыг дэлхийд дахин зуршлан түгээж Монгол улс, Монгол хүний нэр хүндийг өндөр дүргэнд ялалцаж яваа Монгол залуустаа баяр хүргээд талархал илэрхийлье.